Агсхангийн уран зохиолын сонгон судлах хичээлийн танилцуулга. Уран зохиол гэж юу вэ? Хүнийг амьтны аймагаас ялгамжаалдаг хамгийн гол хүчин зүйл болох ухамсарын дамжиггүй бодит байдал хамгийн гол хүчин зүйл болох хэлийг өөрөөр хэлбэл ухамсар, оюун ухааны шууд илэрхийлэл болох үгийг өөрийн гол зэвсэг болгон ашигладаг урлагийн нэг төрлийг үгийн урлаг буюу уран зохиол хэмээн ерөнхий тодорхойлдог байна. Хүмүүс ямар учраас юугаар нь уран зохиолыг хайрлан дэвтэлдэг учир шалтгааныг олох амаргүй. Үнэн дээр яг юунд болоод хүн төрлөختөн уран зохиолыг үнэлдэг юм бэ? Түүнээс өөртөө үнэтэй, хэрэгтэй, ашигтай, сонирхолтой юуг олж авдаг хэрэгвэ? Маш их зүйл гэж бид хариулна. Ерөөс альва урлагийн цэвэр оюунлаг чанар бөгөөд шашин, гүн ухаан, зэрэгтэй нийтлэг нэгэн хүрээнд байж хүн төрлөختний гүн гүнзгий тэнгэрлэг ариун ашиг сонирхол түгээмэл үнэнийг танин мэдэж илэрхийлэх арга болж чадвал эрхэм дэд зорилтоо сая биелүүлнэ. Урлаг уран зохиол нь магад үнэнийг сэрэл мэдрэхүй хэлбэрээр урнаар илэрхийлэх, хүний оюун ухаан, сэтгэлгээ төдийгүй сэтгэл зүрхний чандын чанад нууцад нэвтэрч сэтгэл оюуны цэнгэл таашаал өгөх элэг бовдстой байх ёстой. Уран зохиол яагаад чухал вэ? Уран зохиолын ертөнцөөс бид хүмүүний амьдралын сайн муу үйл, зан чанарыг ялган харж чаддаг. Сэтгэн эргцүүлж, түүнээ хэлж ярьж, итгэл үнэмшилтэй уран яруугаар илэрхийлж чаддаг. Бусдынхаа санаа бодлыг сонсож, бас түүн лүгээ өөрийгөө бусдад ил тод илэрхийлж, асуудлыг олон талаас нь харж, дүгнэж чаддаг болоход суралцдаг. Уран сайхны үннээр хөтлөн танин мэдхүйд хүргэдэг. Гоо зүйн танин мэдхүйд хөтөлдөг. Хэл хөгжүүлдэг. Уран сайхны сэтгэлгээ буюу хийсвэр сэтгэлгээг хөгжүүлдэг. Нийгмийг хувьсган өөрчлөгч хүч болдог. Мэдлэг өгдөг. Ийм учраас уран зохиолын сонгон судлах сургалтын хөтөлбөрт аман ба бичгийн хэлний хэм хэмжээг судлан эзэмшиж, харилцааны соёл, хэлний мэдрэмж, авьяас болон оюун санаа, сэтгэлгээгээ хөгжүүлэн үндэсний хэл бичиг, өв соёл, оюуны үнэт зүйлсийг эрхэмлдэг Монгол иргэн болж төлөвшнө. Уран зохиолын хичээлийг судалснаар танд ямар боломж нэгдэх вэ? Уран зохиолыг шимтэн унших хүсэл сонирхолтой, уран сайхны бүтээл дэх түүх, нийгэм соёлын хам сэдвийг ойлгох, харилцан ярилцах, тухайн сэдвийн хүрээнд мэтгэлцэн өрнүүлэх, өөрийн ухаарал, үзэл бодол, байр суурь тэргүүднийг хамгаалах чадвартай, өөрийн бие даасан сонголттой уншигчид болно. Өөртөө итгэлтэй, зохистой үр дүнтэй харилцагч болно. Зохиол бүтээл шүүн тунгааж, унших арга барил эзэмшиж, шүүмжлэлт ба бүтээл сэтгэлгээгээ хөгжүүлнэ. Монгол улсынхаа иргэний үүрэг хийгээд хүн байхын утга учирыг ухаарсан байна. Шинэ анги, шинэ найз, шинэ танилтайгаа хамтран ажиллах. Танил бус орчинд өөрийн мэдрэмж, сэтгэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж харилцах. Уран зохиолын хичээлийг сонгон судалснаар ямар чадвараа хөгжүүлэх вэ? Хаанч очсон ямар ч мэрэгжил эзэмсэн бай, оюуны өндөр соёлтой, өргөн дэлгэр мэдлэгтэй. Хаанч очсон ямар ч мэрэгжил эзэмсэн бай, оюуны өндөр соёлтой, өргөн дэлгэр мэдлэгтэй, урлаг гоо зүйн нарийн мэдрэмжтэй, ядахтаал ажилд орох өргөдөл CV-гээ ойлгомжтой, цэгцтэй бичдэг чадварыг эзэмсэн байх хэрэгтэй юм. Энэ чадваруудыг сурагчдад хамгийн ихээр суулгадаг зүйл бол уран зохиол.